ерөнхийдөө таны хэлж байгааг бол ойлгож байна л да. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг одоо тодорхой болгох энийг хийх процессын ажил бол бас хэрэгтэй цаг хугацаа шаардсан ажил байсан гэдгийг ойлгож байна. Гэхдээ засгийн газрын тухай хуулийг үндсэн хуулийн хүрээнд энэ үзэл баримтлалыг одоо үндсэн дээр уг нь бол өнөөдөр засгийн газрын гишүүдийг одоо их хурлд оруулж танилцуулах энэ явц нь дараа нь байх байсан болов уу гэж ойлгож байгаа юм. Эхлээд бол одоо хуулиан барьж их хурлд саналаа оруулж ирж бүрэлдэхүүнийг танилцуулаад дараа нь бол одоо бүрэлдэхүүнээ танилцуулсан бол зүйтэй байсан болов уу гэж. Тэгвэл одоо засгийн газрын гишүүдийн чиг үүрэг хүртэл тодорхой болно. Бомб таашаа орох уу, хяналт таашаа орох уу? Ингээл асуудал хөндөгдөөд гишүүд ч гэсэн бас түрүү асууж ирсэн л да. За ерөнхий сайд нэмж хариулт өгье. Үндсэн хууль болон засгийн газрын тухай хууль заагдсан зохицуулалтаар бол үндсэн хуулийн 39-ийн 1 заасны дагуу Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг санал болгож улсын хурлд батлна гэсэн заалттай. Харин засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ерөнхий сайд улсын хурлд танилцуулна гэж тусгагдсан бөгөөд бүтэц бүрэлдэхүүний тухай тусгай зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл жишээлбэл 21 оны засгийн газар 21 онд шинэ засгийн газар байгуулахад бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр зарим цайдныг сольж өөрчөө томилж ирсэн ийм практик президентүүд жишгүүд байгаа. Ийм учраас энд ямарваа нэгэн хуулийн зөрчил байхгүй гэж үзье. За Борхогийн дэлгэр сайхан гишүүн хариулт өгье. За Бочим гишүүний асуултанд хариулъя. Би таны ярьж байгаа осол гэмтэл осол аваарын асуудал 2024 онд 30 мянга гаруйгаар одоо өссөн 22% өссөн гэж энэ тоог бол тоотой санал нэг байна. Ер нь бол энэ гурван үндсэн шалтгаан байгаа. Энэ осол одоо гэмтэл гарах, ер нь аваар осол гарах. Нэгдүгээр Монгол улсад импортоор орж ирж байгаа машины тоо өмнөх жилүүдийнхээс маш ихээр ихссэн. Том оврын болон жижиг одоо тээврийн хэрэгсэл одоо өнөөдрийн байдлаар ихэд одоо 74 мянгаар нэмэгдсэн байна. Зөвхөн одоо хагас жилийн хугацаанд л гэж ярьж байгаа шүү дээ. Хоёрдугаарт замын насжилт их өндөр болсон. Одоо ер нь бол өөрөөр хэлбэл бид нар ингээд мянганы зам тавьснаас хойш ер нь тэр үедээ бол мянганы замыг 7700 гаруй километр мянганы зам